4 биш 5 асуулт байна. За төсвийн байнгын орон дээр бол төсвийн ажил хэсэг байгуулагдсан байгаа. Тэгээ яг өнөөдрийн нөхцөл байдал бол нэлээ яг нэг үлгүүд амаргүй байна гэж харахаар байна. Татврын орлого бол 3.7 их найдар тасарсан. За аж ахуй нэгжид бол энэ бол үндсэндээ татвараа төлж дийлэхгүй байна. 7 их найдар төгрөгийн авлагатай байна. За валютын нөөц одоо хэд болсон бэ? Сүүлд ерөнхий сайд хэлэхдээ бараг хасах руу орсон гэж ярьсан уу юу? За тэгээд оны сүүлд гэхэд одоо энэ бидний тодтол хийгээд байдаг яг ханшаа ер нь хэдээр тооцож байгаа. Бид нар 25 оны төсөв 3400-аар тооцож байсан. Одоо бол ханшаа алдаад яваад байдаг. Өнөөдрийн бидний манай төсвийн орлого бол 2.3 их найдар тасарсан гэж үзэж байгаа бол чирвзээ бид нар бас энэ ханш гэж 10% унаагүй бол за одоо нөхцөл байдал нэлээд хүндрэх байсан баг. За бид нар өнөөдөр ингээ 2.3-аар тамлаа гэж бодоход оны эцэхэд бид нар манай за валютын ханш ямар ханштай байх юм? Нөөц хэдтэй байх юм? Инфляц хэдтэй байх вэ гэдэг асуулт байна. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт бол би ерөнхий сайдыг томилгож байгаа ганцхан асуудлыг л ярьсан байгаа. Тэгээд хариуцлагын асуудлыг л ярьсан. Танд бол одоо бүрэн ирэх байгаа. Одоо өнөөдөр үндсэндээ бид 4 удаага төсөв хилцэж байна. Нэг жилийн дотор 4 удаа 3 сар тутам төсөв хилцээд явна гэдэг бол бас энэ бол хэв үзэгдэл биш гэж харж байгаа. Хуучин бол төсвийн хуулиар бол буруудаа тооцоолсон, буруу төлөвлөсөн бол тодорхой хэмжээнд хариуцлага асуудал байдаг гэсэн бол тэр заалт бол байхгүй болцсон байна. Одоо энэ 2023 оны, 24 оны өөрчлөлтөөр. Тэгэхээр цаашдаа энэ тал дээр бас та анхаарал хандуулаач гэдэг асуудлыг бас танд хэлж байгаамаа. За энчин бүрэн сайдаас нэг асуулт байгаа. Тэр нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас 63 төгрөг хасагдсан байдаг. Тэгээ одоо ерөөсөө нэг шаардлагатай том төхөөрөмж одоо ингээд байхгүй юм. Ингээд хасагдчихаар танаа салбар ингээд асуудалгүй ингээд нэг жилийн хугацаанд асуудалгүй явчихаар байгаа юм. Энд чинь бас нэг 3 чиглэлээр бас хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлсэн байлээ шүү дээ. Тэгээ хэрэгцээ дээр асуудал байхгүй мөл яг нүгээр нь бид нар ингээд аваад явъя. Асуудал байвал одоо төсвийн ажлын хэсэг та саналаа бас гаргаж өгөөч гэж хүсэлмээр байгаа. За дараагийн асуудал бол энэ төсвийн тодглоос харахад бол яг засгийн газрын шинэ бодлого гэмлүүд алт 3 гэдэг хөтөлбөр хэрэгжиж байна. За хариулт өгье. Сангийн сайд хариултах уу? За болтын чухлаа. За гави гишүүний манагаас асуулт байхгүй асуугаагүй шүү. Эрүүл мэндийн яамнаас асууж байна. Тодголтой холбоотой. За Чембэрэн сайд хариулт өгье. За гави гишүүнд бас баярлалаа. Эрүүл мэндийн салбарын төлөө санаа зовж байж байгаа энэ хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж байгаад баярлж байна. Геополитикийн асуудал, ханш, инфляц, дайн тулаан тэгээд ганц зүйлээс хамаардаг эдийн засаг нь өөрөө хүндэрч гисэн болдог бол одоо нэмэлэмээр байна. Хөрөнгө оруулалтаа дутагдж байна. Хэрэгтэй байна. Гэхдээ чинь нийтээрээ болохгүй байгаа учраас одоо ганцхан одоо би одоо кабинет дотроо тэхгүй гэдээ орлох өөрөө боломж алгаа. Тэгэхээр одоо бүсээ чангалаад байгаа нөөцөө ашиглаад л хамгийн шаардлагатай хамгийн чухал тусламжуудаа одоо алдахгүй явчих юмсан гэсэн. Мөн одоо энэ тодгол хийсний дараагаар олон гаргалгаанууд гарахаар бас хичээх бодлогуудыг бас та бүхэнд танилцуулах гэж байна. Ингээ зүгээр байхгүй. Бид бас нөөц боломж тухайлах юм бол одоо банкнуудаас байгаа авлагууд байна шүү дээ. Нийлүүлээд бодглохлоор 110 тэрбум төгрөгийн авлага байгаа шүү дээ. Тэгэхээр одоо их хурлаас бүр энэ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс нэгэн шийдсэн авлага авах ёстой болсон зүйлүүдийг хурдан шийдэг энэ тогтоолын төслөг хүртэл одоо та бүгдийг санаачлан бариасаа гэж хүсэж байна. Боломжууд байна. Нийгмийн даатгалын 89 тэрбум төгрөг одоо нийгмийн даатгалын сантаа бид одоо үзэглээ. За яг хоёулаа өглөг авлага юм байна гэдэг тохирцсон байгаа. Ингээд авлагуудаа аваад явал бид бас гарцууд бүр байхгүй мухарцсан бас гэж хэлэхгүй. Тийм учраас засгийн газрын гишүүд бид бас одоо гаргалгаа олох нь бас одоо үүрэг бахаа л гэж бодож. Хэцүүгээд хойшоо суух биш, харин боломжтой бүх нөхцлүүдийг хайж ажиллана л гэж бодож байна.
За ерөнхий сайд хариулт өгье. За хасуурын говийн гишүүний асуултанд хариулъя. Энд нэг асуудлыг тодорхой хэлэх нь зүйтэй байна. Өнөөдөр OECD-гийн Country Risk Classification буюу энэ үнэлгээгээр 2025 оны 1-р сарын 1-ний байдлаар хамгийн өндөр эрсдэлтэй улсад ангилагдж ирсэн. За өнөөдөр манай засаглал нөхцөл байдлыг үнэлээд энэ эрсдэлтэй үнэлгээг бол сайжруулсан гэдгийг сая манай сангийн сайд хэллээ. Ер нь нэг жилийн хугацаанд төсөв 4 удаа тодтогч байгаа нь энэ санхүү төлөвлөлт, санхүүгийн цахилгаан хариуцлах сул, урьдчилсан тооцоо эрсдлийн удирдлагаас за нэг бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтц нэг өдөр бий болчихоогүй нь. Уулуурхаас хамааралтай эдийн засаг маань өөрөө ийм нөхцөлийг бүрэлдүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн бүтцийн бодит байдал маань ийм. Энийг л өөрчлөх гэж бас өнөөдрийн дохио санамжийг бид өгч байна. Ер нь өнөөдрийн 1-2 За ерөнхий сайдад нэмж минут өгье. За тэгээ валютын нөөцийг асуусан. Валютын нөөц бол үндсэндээ яг 5.2 тэрбум долларын валютын нөөцтэй байгаа. Өнөөдөр өчигдрийн байдлаар 240 сая долларын зээл бас Хөгжлийн банкнаас авч байгаа гэсэн мэдээлэл орж ирсэн. Энэ хэмжээгээр бодит нөөц нэмэгдэх боловч энэ эргэж төлөгдөх зээлүүд маань бол валютын цэвэр нөөцөд тооцогдохгүй. Төлбөрийн танцлын алдагдал тодтол хийхгүй тохиолдолд 550 сая доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум долларт хүрэх эрсдэлтэй гэж бид тооцсон. Ийм учраас төсвийн тодтол хийж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг хязгаарлахын тулд төсвийн тодтол хийхэд нээлттэй хандаж галаад валютын нөөцөө хамгаалах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа уулуурхайн бус уулуурхаас гадна хөдөө аж ахуй, алт ноолур зэрэг салбарын орлогыг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлж энэ экспортоо төрөлжүүлэх бодлого баримталж, зардлыг оновчтой түвшинд барих, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг танах, олон улсын хөрөнгө оруулалт Гүйцээж хариулъя. итгэлийг хадгалах зорилготойгоор энэ төсвийн цахилгаан хариуцлагыг чангатгаж байгаа нь олон улсад бас манай нэр хүндийг санхүүгийн нэр хүндийг дээшлүүлж яах гэж үзэж болно. За энэ дотроо бид хөрөнгө оруулалт бас дөрвөн зарим нэрэд ирсэн. Жишээлбэл 210 тэрбум за эрүүл мэндийн бол 60 тэрбум төгрөгийн тоног хөрөмжийн хөрөнгө оруулалт зарцсан төсвийн эмнэлтийн хуулиар зогссон. За 210 тэрбум төгрөгөөр засгийн газрын ордон барих гэх мэт хөрөнгө оруулалтууд за бас импортыг өдөөх хөрөнгө оруулалтууд бол үнэндээ бас зарцж байгаа. Ийм учраас ийм богино хугацаанд бүх юмыг эдийн засгийн бүтцийг өөрчилж чадна гэж байхгүй. Тийм учраас би өнөөдөр энэ дээрээс ч гэсэн аял жуулчлалыг дэмждэг ард түмэн байя. Ирж байгаа зочдыг соёлын бүтээлч үйлдвэрлэл угтах, үдэх ёслоос ахуулаад Монгол хүний зочлонтой занхааруулж яах гэдэг маань бидний бас чадах нэг аял жуулчлалын салбараа ядаж хот хөдөөгөө өөдөн татчдаг, хүнд үйлчлдэг, нийтээр хүчин зүтгэдэг энэ жижиг алхмаас За асуурын говийн гишүүн тодруулжсэн. За би 2026 төсвийн хүрээний мэдээлэлтэй холбоотойгоор нэг л асуулт асууя. Одоо тэр Евразийн гэрээнд нэгднэ, хэлцээр нэгднэ гэдээ бас яваад ах шиг байна. Эний үр нөлөөг ер нь хэр сайн тооцсон байгаа вэ? Бид нар ч юм уу зөвхөн татврын орлого гэд 350 тэрбумаар бид нар тасалтахаар байгаа шүү дээ тэн дээр. 600 гаруй мянган иргэн ажилтдаг хүнсний үр хэрэглээний барааны үйлчилгээний салбар, худалдааны салбар нэлээд эрсдэлд орно шүү дээ. Тэгээ энэ бол дараа жилийн төсөв бүртгэхэд ажлын байр бий болгоход, ажлын байр алуулахад маш том нөлөөтэй шүү. Энэ дээр нэлээд сайн нухацтай ярилцж байгаа зүмөр сойрхон батлах ёстой шүү л гэдэг байр суурь илэрхийлсэн юм аа. Баярлалаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариулт байна уу? Батхуу төрийн нэрийн Чиндрах. Төсвийн тодтгол болохоор ингээд эдийн засгийн хөгжлийн яамныхан чинь ирэхгүй болчт юм аа. Төсвийн хүрээнд дээр орж ирээд. За